энэ юутай үйл ажиллагаатай холбоотой асуулт байна. 6-гийн 1 дээр болохоор хадгалам зээлийн үйл ажиллагаа эрхэлнэ гэдэг тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа эрхэлнэ гэдэг заасан байна. Тэнгууд 4-р зүйл дээрээ санхүүгийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэдэг тэрнийхээ 13-ийн 1 дээр нь санхүүгийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэж бичсэн байна. Тэгэхээр энэ юу чинь санхүүгийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл юм уу? Хадгалам зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл юм уу? Энийг нэг тодорхой олгож өгөөч. Тэгвэл хуулийн дээр нэг тусгай зөвшөөрөл хоёр өөр нэртэй яваад байна. Тэгээд энийг эхлээд асуулт асуучаад тэгээд тодорхойлъё. Хариулт 7 номер. Их төвшин гишүүний асуултанд хариулъя. Санхүүгийн зохицуулахаар өмнө хүргэлээ. За хуулийн төсөл дээр бол туссан байгаа нар бол яг санхүүгийн хоршооны бол яг үндсэн үйл ажиллагаа нь бол эхлээд бол хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх байгаа. Тэгэхээр энэ 6-гийн 1 заас үйл ажиллагаа эрхлэн гэдэг одоо үндсэн зохицуулт нь бол байгаа гэсэн үг. За тэгээд 6-гийн 2-т нь бол нөгөө нэмэлтээр бол зөвшөөрлийн үндсэн дээр бол явна гэсэн. Хадгалам зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэсэн. За их төвшин гишүүн тодорхойлцгоё. Хэрвээ та юу талаас хадгалам зээлийн үйл ажиллагаа л гэж үзэж байгаа бол энийг хоёрдмол утгатай ийм тусгай зөвшөөрлийг хоёр өөрөөр нэрлэмээргүй байна. Санхүүгийн хоршооны үйл ажиллагаа гэдэг тэр 4-р бүлгийн гарчгаа хадгалам зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл. Тэгээд тэр 13-ийн 1 дээр гарчгаас хадгалам зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргагч нь гэдэг байдлаар явахгүй бол энэ хуулийн дээр нэг ойлголтыг нэг тусгай зөвшөөрлийг хоёр өөрөөр хэлсэн. Тэгээ би гайхаад ирсэн нөгөө дагсан хууль дээр зөвшөөрлийн тухай хууль байхгүй мөртлөө яг хуулийн дээр харахаар хоёр тусгай зөвшөөрлийн асуудал харагдаад лээ. Хэрвээ дэмжигдвэл энийг хэлц хэсэг нь дэмжигдвэл энийг засах хэрэгтэй санагдаж байна. Дээр нь хуулийн бичил талаасаа ч гэсэн 77 78 дээр тусгай зөвшөөрлийг төдөлзүүл хүчинг болох харилцааг тусад нь оруулсан байлээ. Тэгсэн мөртлөө 4-р 14 дээр болохоор тусгай зөвшөөрөл олгох харилцаа нь уужаа. Тэгэхээр уул нь энэ тусгай зөвшөөрлөлтэй холбоотой харилцаануудаа бүгдээр За саналыг хүлээж авлаа. Ажлын хэсэг саналыг сайн бичиж тэмдэглэж аваарай. За 1 минут. Их төвшин шүү. тэгээд саяын энэ хууль бичил талаасаа бодно. За дээр нь энэ 13-ийн 1-6 дээр бүх гишүүдийн хурлаар баталсан 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөө шаардж байна. Тэгэхээр яг ийм бодиттой биш жишээлбэл ямар ч аж ахуйн нэгжийн хувьд бол одоо 3 жилээр бизнес төлөвлөгөө батлаад ингэдэг юу бол бараг байхгүй шахуу. Тэгэхээр ийм бодиттой биш. Тэгээ хоёрдугаарт энэ нь өөрөө яг бизнес төлөвлөгөөг авах гэж яах гэж байна. Тэр нь доторх гол шаардлагатай мэдээллүүдэл оруулчвал зүгээр юм шүү гэсэн ийм санал байна. Баярлалаа.